цэглэн 5 дугаар хэсэг. Онгоцны буудал дээр сэлмэг халиунаа хүү хоёроо гаргаж өгөхөөр зогсно. Тэдэнтэй хамт халиунаагийн дүү буулган мөн найз бүсгүй нь болох болрооноор хамт байх ажээ. Халиунаагийн аав ээж хөдөө ховдод байдаг болохоор охин ач хүү хоёроо гаргаж өгөхөөр ирж янзсангүй. Халиунаач гэрийнхэндээ сүр зулаан болгож зарлсангүй. Хэдхэн сар амраад ирнэ гэж өөрийг нь 100 тонны хідэн хүмүүст хэлжээ. Зэлэнгийн хувьд ч мөн адил. Эргэн тойрных нь хүмүүс мэдчихвээ гэхээс үстэй толгой нь ард зааж байлаа. Тиймээс яг л ус балгасан загас шиг хэд хоног дуугүй явсаар хинт ч мэдэгдээгүй билээ. Халиунаа Америкт очиод байдлыг ажиглаж байгаад амьдрахад хэцүү байж боломгүй санагдвал хэдэн сарын дараа буцаад чирч болох юм гэсэн бодолтой явж байгаа болоо. Цэлмэг харин халиунааг ойрын хэдэн жилдээ Монголдо ирэхгүй. Тэнд нь байлгаж байх санаатай байлаа. Тэгээд ч хэдэн удаа эргэж тойрч байгаад явандаа бол харьцаагаа бүрэн таслах бодолтой байгаа. Цэлмэг тэр хоёрыг гаргаж өгөнгөө хүүгээ тэрвэрч үнсээд цүнхнээсээ нандинаж буусан нэгэн зүйлийг гаргаж халиунаад өглөө. Халиунаа энэ бол миний үг дээдсээс өвлж ирсэн ягаан гартаам хөөрг. Их үнэтэй бас их үнцэнтэй. Би уг нь үнийг чингүндээ өгөх учир тааж учралдаа өгч байгаа юм. Яагаад вэ гэвэл чингүү миний хөө цаг үргэлж аавтайгаа хамт та байж миний хайр хэлбэрлийг хүртэж усна. Харин учрал маань их хөвгүү гэдгийг чи мэдэж байгаа. Халиуна гайхаж тэнэгэлцснээ түрүүнээс хойш гаргах гээд зовоогоод байсан нулимсаа барьж дийлэлгүй урсгангаа. Цэлмэг чи юу яриад байна? Чи бид хоёрын араас удахгүй очно гэв үстэй. Хэрвээ чи дахиж бид хоёртой уулзахгүй гэж байгаа бол би эндээс явахгүй. Тэгээд чинь үнцэнтэй юмар чинь бид хоёр яах юм? Гэрийнхэн чинь мэдвэл юу вэ? Тэр тусмаа ихнэр чинь шуналтай хөөх. Эд хөрөнгөнөөсөө бас салглаа л гин. Би авч чадахгүй. Чи бид хоёртой байнга уулзаж хүүгээ эргэж тойрч байхад л хангалттай. Би хэдийгээр чамаас мөнгө төгрөг авдаг ч гэсэн арай ийм дээрээ ч тулаагүй шүү. Ингээд түүний өгсөн бодолтой зүйлийг эргүүлэн өгөх гэхэд Цэлмэг байлуна байц л та. Би үгээ хэлж дуусаагүй байна. Учрал хүү маань төрөнгүүтэй л миний хайрыг татсан. Надтай ямар адилхан гэж. Ийм хөөрхүүртэй болсон нь надад бас сайхан байна. Ингээд хүүгийнхээ духан дээр дахин үнэрлснээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Чи нэг авах ёстой. Тэгээд ч би чамд биш. Хүүдээ өгч байгаа юм. Юмны учир мэддэг. Том болохоор нандинаж хадгалж эдлэн хэрглэж яваарай гэд. Аав чинь чамд өгсөн гэж хэлээд өгөөрэй. Энэ хөөрөг тиймч жирийн ид биш. Барьсан эзнийхэн язгуур гарал бэлвэнчин илэрхийлж байдаг. Миний үг дээдэс язгууртай хүмүүс байсан юм. Учрал гарал угсаагаа мэдэж байх ёстой. Тэгээд чинь чулуун хөөрөг эзний хар хил ам хараал зүхлээс хамгаалж байдаг юм. Эзнийхээ бие эргэтэн сэргээж өөртөө итгэх итгэл эрч хүчийг өгдөг юм л та. Өвчин зовлонгоос ч үрийг нь хамгаалах болно. Ийм л учраас би удаан бодсны эцэст хүүдээ өгч байгаамаа. Ингээд халиунагийн цүнх рүү хийлээ.
халиунаа авахаас өөр аргагүй болсныг мэдээд энэ чинь үнтэй цайтай идгээ бицтэй. Хил хайлаар гаргах юм. Гүй явахаас өмнө өгөхгүй яасан бэ? Яагаад заавал одоо өгч байгаа юм бэ? Химэн санаан зовсон байдалтай хэлэхэд Цэлмэг хил гайлаар гарахад санаа зоволтгүй. Би эзэмшигчийн бичиг баримтыг учирлын нэр дээр болгосон байгаа. Бүгдийг нь дотор нь хамт хийсэн. За. Одоо та хоёр минь орохгүй бол болохгүй. Цаг болохоо байлаа. Халиунаа дүүдээ очингуудаа уцаар ярнаа гэдгээ хэлээд аав ээжийг битгий санаа зов гэж хэлээрээ химэн захиад мөн найз бүсгүйтэйгээ тэрвэрлдэн сайн сууж байхыг өрөөгөөд хүүгээ тэрвэрэн цааш явж одлоо. Цэлмэг халиунаа хүү хоёроо гаргаж өгсөндөө их том ажил амжуулсан мэт додгорлохсаар машин даасан гэрлүүгээ хөдөллөө. Тэрээр халиунаа хүү хоёр дээрээ ойрхон очоод байж чадахгүй ч юм уу, гүүч юм. Чадлаа гэхэд ямар дандаа хамт байх биш. Өөрийн гисэн амьдралтай хүн чинь цаашид хамт амьдрах нэг үл бүр худлаа. Хоёр хөөрхөн өрнө. Сайхан ханин хажууд нь байна. Тиймээс энэ хамгийн зөв шийдвэр боллоо гэдэгтээ сэтгэл хангалуун байв. Одоо тайван амгалан тэдэндээ цаг заваа чөлөөтэй гаргаж болно. Өөрийн хийсэн үйлийг ингэж л цайруулахаас өөр яалтай билээ. Тэгээд ч өдөр бүрл утас дуурах, хаалганы хонх жингэнэхэд айж сандарч нөгөө айхтар халиунаа чинь хизээ хүүхдээ тэрврээд ороод ирэх бол гэж гинт хүн гэлбэлцэн гэдгийн үлгэрээр сэтгэл төгшин өндөлдөж суухгүй амар боллоо. Ингэж бодохоор сайхан байв. Тэрээр гэртээ харих замдаа цэцгийн дэлгүүр орж их нэртэй сарнай цэцгийн баглаа аваад хүүхдүүддээ тоглоом твэрсээр их л баяр хөөртөө ирлээ. Сарнай нөхрөө цэцэг тврээд ийм жаргалтай орж ирэхэд дуртай. Жилийн өмнө шахуу болсон тэр гунигт бодол алдаа асуудал бүхэн одоо бараг сэтгэлээс нь арчигдсан. Цэлмгийн өнөөдөр ийм эрт ирсэнд баяртай байв. Сарнай, оо миний хань, таны ажил ийм эрт дуусаа юу? Ямар сайхан цэцэг вэ? Баярлалаа гэсээр цэцгийн баглааг авч сэтгэл нь сэргсэн мэт хэд үнэртснээ вартаа усанд хийж тавилаа. Тэгээд за хань минь нэрт ирсэн юм чинь хэдүүлээ аавынхын дуртай хоолыг хийнэ гэсээр галзуухны өрөөлөө орлоо. Цэлмэг нөгөө өрөөнөөс гарч ирэнгээ. Тийм ээ хөө. Өнөө гарлаа. Одоо нөгөө төслийн ажил бараг дуусч байгаа. Тэр дуусчихволч гайгүйхэн хөрөнгө оруулалт орж ирнэ дээ. Тэгвэл чи би тэнд нэг хэсэгтээ тансаглан шүү дээ гэсээр инээд алтан ирж. Чи ямар сайхан харагдаж байна гэж хэлэнгээ эхнэрийнхээ бүсэлхийгээр твэрэн үнслээ. Сарнай цаа байц л та гэж айлгуудснээ тэр хоёр үнсэлдэн ирхэлв. Сарнай их л сэтгэл хангалуун байгаа болол та нөхрийнхөө хүзүүгээр твэрэнгээ. Миний хань одоо хүүхдүүд дээр очиад тэдэнтэйгээ хамтдаа тоглож бай. Хангиас хоол бэлдээд хий гэхэд Цэлмэг. За тгий хайрт. За чингүн чинь нөгөө авчирч өгсөн эвлүүлдэг онгоцныхоо учрыг олохгүй сууж байгаа бах. Хүүдээ туслая байц. Чинийхээ хийсэн хоолыг эзний дараа чамаагаач бас амтлан шүү гэсээр жог тоохон инээмсэглэн хүүхдүүд дээрээ очихоор явлаа.
үргэлжлэл бий.